манай энэ юуг бол дулаалгыг шийдэж өгөхөд бол анх ойдлогын хөгжлийн урт сурсан хашаанда сайхан амьдрий Түн Баяр тэгээд шүтээсийн багш мөн хоёр багш ингээ баг ирж одоо манай дулааныг хэмжсэн. Тэгээд дулаан алдалт нь 3 цонхороо дулаан алдалттай байна. Гэт энэ юу туршилтын журмаар одоо манай тавихын тулд тэгээд бас дулаан алдалтыг хэмжээ тэгээд дулаан алдалт цонхороо байдаг юм ингээд тэгээд энийг шийдэж өгтөө дээр нь одоо 3 цанх бас цаанаас нь юу ойдлоо хөгжлийн урсгал сангаас санхүү жилтнэ гарсан гэсэн. Тэгээд ингэж бүтэн 5-6 хүний баг ирж одоо энэ хааны манд цаолоод ингээд юм уу тавиад цонхыг манд тавьж өгöd ингээд явсан. Энэнийг одоо тавьснаас хойш бол бид тэр байнгын залгаатай тэгэл өрөөндөө тохируулал температураар нь удирдлагаар нь одоо тохируулждаг. Тэгэл манай энэ байшинд бол 25-26 градус дээр ингээд тохируулаад тавьчих зэрэг хангалттай дулаан тогтой. Энэ чинь 31 хүртэл хална. Одоо 31 дээр нь тавьвал байцаагаа аргагүй халуун болно. Энэ агаар энэ чинь агаар дулааны ноцоос гэсэн нэртэй. Тэр нь ямар учиртай гэхээр одоо энэ өвдгийн хүйтэнд бол хүйтэй агаарыг ингээд гаднаа нэг кондишн шиг өнтэй тэргээр ингээд сороод дулаан болгож өрөө цэцгийг халаадаг. 100 болохоор халуун агаарыг хүйтэн болгож энэ өрөө цэцгийг сэрүүхэн болгодог. Энэгээр бас их онцлог. Энэ бас их сайхан өвөж хэргэлчин 100 хэргэлчин. Тэгээ энэ талаараа бас их даваа талтай хэлтэйхэн санагддаг юм да. Тэгээ тухтаа сайхан байна. Одоо ингээд энийг тавьж яасан баг хамт олонд одоо бүгдээр нь баярлсан талархснаа хэлж хэлье.